За нийт багш нартай дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр боловсролын хөгжлийн чиг хандлага хаашаа явж байна? Багшийн мэргэжилт ямар өөрчлөлт гарч байна? Бид юун дээр анхаарч ажиллах ёстой юм бэ гэдэг чиглэлээр бас та бүхэнтэйгээ энэ баярын өдрүүдэд санал бодлоо хуваалцаж байгаадаа баяртай байна. За Монгол Улсын их хурлын даргын зөвлөх Бадарч багш саяхан зохион байгуулагдсан багшийн хөгжлийн онлайн форум дээр боловсрол 4.0 гэдэг бас мэдээллийг нийт орон даяар өгч ерөн цаашдаа бид нар юун дээр анхаарч ажиллах ёстой вэ гэдэг чиглэлээр бас санал бодлоо солилцыг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр ер нь бол цаашд бид ямар чиг хандлагаар ажиллах ёстойг Бадарч докторийн бас хэлсэн ярьсан тулгуурлаж та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж яригддаг. Тэгэхээр технологи аж үйлдвэрийн салбар дараагийн эрэндээ шилжлээ гэдэг шиг боловсрол бас дараагийн чиг хандлага үзэл баримтал дараагийн хувьсгал боловсролд ирлээ шүү гэдгийг бас энэ боловсрол 4.0 гэсэн илтгэлийн сэдвээр та бүхэндээ хүргэж байгаамаа. За ер нь бол та бүхэн мэдж байгаа. Ковид 2019 бол дэлхийн нийтийн амьдралын хэв маяг, боловсролын үйлчлэгээний чиг хандлагад бол эрс өөрчлөлтийг авчирсныг та бүхэн мэдж байгаа. Гэхдээ 2019 онд орон даяар зохион байгуулагдсан сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч нарын үндэсний бүсийн зөвлөгөө зохион байгуулагдахад яг энэ технологийн дэвшил боловсролд ямар өөрчлөлтийг авчирч байгаа талаар бид нар үндсэн илтгэлийг та бүхэнд тавьж ирсэн. Магадгүй ковид-19 гарахаас ч өмнө боловсролын салбарт энэ технологийн дэвшил өөрчлөлт шинжилтийг авчирлаа шүү. Хиймэл оюун ухаан, их хөгжил, интернет зэрэг технологийн дэвшил сургах үйл ажиллагааг өөрчилж байна шүү гэдгийг бас та бүхэнд хэлж ирсэн. Энэ ч утгаараа боловсролын салбарт үзэл баримтлалын буюу парадигмын шилжилт дэлхийн улс орнуудад аль тэрт хийгдээд ирсэн. Үүнээс бид хоцрогшгүй гэдгийг бас энэ илтгэлийнхаа ихэнд хэлж байгаа. Ийм учраас бид нар дараах 5 зүйлд онцгойлон анхаарч ажиллахыг бас чиглэл болгож байгаа. Үүнд нэгдүгээрт багшийн ажлын өөрчлөлт. Хоёрдугаарт нь тархи судлалын шинжилгээ ухаан гэдэг зүйлийг бас бид нар нэлээдгүй харж үзэж энэ шинжилгээ ухааны ололт амжилтыг бас сургалтандаа нэвтрүүлэх юм хэрэгцээ шаардлага байна. За стратегийн тэргүүлэх чиглэл юу юм бэ гэдгээ бас бид нар нэлээдгүй ирж хайх, олж харах хэрэгтэй. Дараад нь нээлттэй боловсролын систем, хамгийн сүүлд нь системийн сэтгэлгээ. Энэ 5 зүйлийг та бүхэн маань тогтоогоод аваарай гэж бас эхний ээлжинд хэлхийг хүсэж байна. Нэгдүгээрт нь багш мэдлэг дамжуулах ажлаас чөлөөлөгдөж байна. Өмнө нь багш мэдлэгийн их үүсвэр байсан бол өнөөдөр сурагчид мэдлэгийг өөрсдөө олж авч авах боломж нь нээлттэй болсон. Үүнийг түрүү ярьсан технологийн дэвшил бидэнд олгож байгаа. Харин багш юу хийх ёстой вэ гэдэг дээр та бүхэн маань олон зүйлийг уншиж, олон талаас мэдээлэл авч байгаа. Сүүлийн үеийн сургалтууд ч та бүхэнд энийг бас хэлж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тийм учраас багш хүүхдүүдийнхээ онцлогийг тодорхойлох ёстой. Энэ хүүхд ямар авьяастай хүүхд вэ гэдгийг онцлох ёстой. Харин үүнийг цаашдаа сайн хийх юм бол энэ хүүхэд улс их орондоо ямар хувь нэмэр оруулахыг л та бүхэн эртнээс тодорхойлоод өгч байгаа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл амжилтаас уралцахад нь тусалж байгаа гэж ингэж ойлгож байна. Янз бүрийн сонжоо тестүүд гарцсан байна. Тэгэхээр хүүхдийг өөрөө онцлох гэхээсээ илүүтэйгээр энэ бэлэн байгаа тест, даалгавар, сонжоог бас бид нар ашиглаж явах ёстой. Дэлхийн нийтээр авьяасаа эрэлт мартцсан. Авьяас гэдэг зүйлийг олж илрүүлэх юм бол тэнд технологийн дэвшил бий болж байна. Авьяасыг үнэлж байна гэдгийг бас багш нар маань ойлгох ёстой. Тийм учраас хүүхдийг таних хамгийн ихэнд багшийн нэн тэргүүний ажил болсон. Ийм учраас багшийн ажил өөрчлөгдөж байна гэдгийг, багшийн ажилд өөрчлөлт гарч байна гэдгийг хэлээд байгаа. Дараагийн гол зүйл бол тархи судлалын шинжилгээ ухаан. Бид нар сурган заах арга зүйн олон онол мэддэг. Авьяасыг түүнийхээ дагуу ажилдаг, тэр арга зүйгээ хэрэгэлдэг. Үүнийг бид нар педагог гэж нэрлэдэг хуучнаар. Одоо бол харин тархи судлалын шинжилгээ ухаан хөгжсөн. Бүр эрчимтэй хөгжиж байна. Хүүхдийн тархины нейроны тоо, насанд хүрсэн хүний тархины нейроны тоотой ижил байгааг олоод илрүүлчихсэн. Тэгэхээр одоо бидний хуучны 5 наст хүрч яж математик заах ёстой ч гэдэг юм уу, 7 тоо бай хүүхдэд англи хэл заах ёстой ч гэдэг юм уу. Энэ үзэл хандлага бол дэлхийн нийтээр өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл хүүхэд эхийн хэвлийд байхдаа л 1-2 гэсэн тооны ялгааг мэддэг болоод гараад ирж байна. Ийм учраас аль болох хүүхдийг багаас нь хөгжүүлэх юм бол илүү их амжилтаа сурах юм байна л гэдэг
ийм онолыг олон орнд дэвшүүлж байгааг та бүхэн мэдж байгаа. Нейроны шинжилгээ ухаан ингэж эрчимтэй хөгжснөөр эдгээрийг цааш одоо энэ сургам сэтгэл судлалын онолуудад нэлээд заах арга зүйд нэлээд түлхүү хэрэгжилж байгаа. Хэдхэн жилийн өмнө Стэнфордын их сургуулийн багш Карл Двек гэдэг хүн Оохаан гэдэг алдартай ном гаргаад энэ номны ишлэлүүд сошиал орчин цахим ертөнцид хүн болгоны одоо түлхүү рүү болж ингэж ашиглагдсыг та мэдж байгаа. Хүүхдийн оюухан бол тогтмол болон хөгжиж байгаа гэсэн хоёр анцтай байдаг. Бага наснаас нь эхлээл магтаал сайшагаал чи мундаг шүү гэдэг байгаа хүүхдүүдийн тарих бол нэлээд тийм тогтмолтцсон. Харин алдаа гаргаад шүмжлэлтэй яваад байгаа хүүхдүүдийн тарих хөгжиж ирдэг юм байна гэдгийг хүн хөтөлсөн. Өөрөөр хэлбэл хүүхд алдаан дээрээсээ суралцдаг. 2008 оноос Хүйтагов гэдэг шинжилгээ ухаан гарч ирсэн. Өөрөөр хэлбэл би данс суралцах арга зүй гэсэн үг. Шинэ арга зүй багш нар ирж явах хэрэгтэй байна. Яаж хүүхд өөрөө сурах вэ? Өөрийгөө хөгжүүл сурах вэ гэдэг арга барил руу илүү их анхаарч энэ арга барилыг эзэмших чиглэл рүү багш нар маань нэлээд анхаарч ажиллаарай гэж та бүхэнд хэлчихсэн. Сурахаас сурах үйл явц, багшлахуугаас суралцгуу шилжих ёстой гэсэн санаа. Мэдээж багшийн үүрэг бол чухал хэвээрээ байна. Багшийн үүрэг нь чиглүүлэх, зөв мэдээлэл олгох, заах, зөв мэдээлэл олоход одоо заа чиглүүлэх. За багш тэр хүүхдийн өсөлт хөгжилтийг байнга хянаж туслах дэмжих ийм чиг үүрэг гүйцэтгэж байгаа. Ийм хандлага дэлхийн нийтээр бий болсон. Нэг бүрчлэн заахад хүүхд тэр бүрийг хүлээж авах боломж угаасаа хомос. Энэ угаасаа тодорхой бид нар мэддэг. Тиймээс өөрөө ойлгоход нь туслах. Өөрөөр хэлбэл хүүхдтэйгээ ажиллах сурах арга барилаа бид нар олж чадахгүй бас яваад байгаа юм шүү гэдэг ийм шүүмжлэг хэлж байгаа. Тийм учраас бүгдээрээ хүүхдийг өөрөөсөө сурахад нь ингэж чиглүүлэх ёстой гэж. Багш нар хүүхдийнхээ зүрх рүү тархинд нь хүрч ажиллах ёстой гэж эрдэмтдийн хэлээд байгаа бас энэ асуудлыг цаанаас нь хэлээд байгаа. Тийм учраас хүүхд бүрхийнхаа зүрхэнд тархинд хүрч ажиллаараа гэж та бүхэнтэй уриалжлаа гэсэн. Дараагийн гол зүйл бол стратегийн тэргүүлэх чиглэл. Мэдээж монгол хэл их хэл чухал. Эхлэлээрээ төгс яруу одоо бүрэн гүйцэд өөрийгөө ойлгож ингэж чаддаг хүн бол харилцааны асар өндөр соёлтой хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлж чадж байгаа хүн харилцааны зөв хандлагатай байдаг. Тиймээс их хэлний суурийг зөв тавина гэдэг бол хүүхдийн харилцаа хандлага, ёс зүйн зургийг бас зөв тавьж байгаа хэлбэр гэсэн. За дараагийн зүйл нь бол хүмүүжил. Ерөөсөө хамгийн том боловсрол бол хүмүүжил шүү гэдгийг анхаараарай. Магадгүй сүүлийн жилүүдэд бид хөгжил төлөвшил гэж яриад хүмүүжил гэдэг үгнээс татгалцсан. Магадгүй энэ нь биднэрт одоо ямар нэгэн бүүсчгээд байгаа вэ? Ямар жигшүүрт, ямар айдасд зүйлүүд бий болоод байгаа вэ? Тэгэхээр хүмүүжил бол боловсролын суурь юм шүү гэдгийг та бүхэн ойлгож хичээл сургалтандаа хүүхдтэйгээ харьцахдаа, хичээл сургалтаа зохион байгуулахдаа дандаа одоо эерэг зөв одоо тэгээд үндэсний өв соёл одоо ахс дээсээ хөндлөсөн ийм жишээ кейс баримтуудыг явж хүүхдээ сурахын зэрэгцээ хүмүүжүүлж байгаа гэдэг зүйлээ бас орхитуулахгүй байх гэсэн. Мэдээж гадаад хэл дэлхийд аяарч байгаа. Хаанаас ч юунаас мэдээлэл олж авахын тулд хүүхэд хэрэгтэй гадаад хэлийг бас төгс эзэмсэн байх юм хэлбэр. Тийм учраас боловсрол нээлттэй болохын хэрээр хүнд гадаад хэл чухал болно гэдгийг та бүхэн анхаарч зөв суурь зөв мэдээллүүдийг хүүхэдтэй одоо сургалтын үйл ажиллагаанд ашиглах нь зөвөө гэж ингэж хэлхийг хүсэж байгаа. За саяныхтай холбогдоод нээлттэй боловсролын асуудал яригдана. Боловсрол бол одоо бүх нийтийн баялаг болсон. Хуучин магадгүй нийгмийн баялаг байсан байхыг үгүйсэхгүй. Хин нэгэн өмчлөдөг байсан байхыг үгүйсэхгүй. Одоо л дэлхийн алдартай эрдэмтэд өөрийнхөө тэр үнэтэй лекцүүдэд бүгдийг нээлттэй болгож байна. Үндийгээ дагсан баялагын их одоо ундрагыг өөртөө бий болгож чадчих. Тийм болохоор аль болох энэ миний хийсэн презентацийг ашиглаж энэ миний одоо заасан хичээлийг хуулчих гэхээс илүүтэйгээр тэндээсээ зөв зүйлийг олж авч зөв мэдээллийг хуваалцдаг байх, багаар ажилтдаг байх энэ соёл руу бид төлөвшөх ёстой. Тэгээд сургалтын нээлттэй нөөц материалыг маш ихээр бэлдэх ёстой. Хүссэн хүсээгүй технологийн дэвшил хүүхдүүдэд нээлттэй болж эхэлж байна. Хүүхдүүд ашиглаж сурч байна. Тэгэхээр тэндээс зөв мэдээлэл, зөв материалаа олж авахын тулд та бүхний бэлтгэсэн нээлттэй нөөц материал энд бол хамгийн чухал гэсэн ийм зүйл. За ингээд боловсрол шинжилгээ ухааны яам бол 2020-21 оны хичээлийн жилд цахим шилжилтийг эхлүүлж байгаа. Тэгэхээр нийтлэлд зориулсан нээлттэй онлайн хичээлүүдийг бэлтгэх чиглэлээр багш нар маань өөрсдөө бэлдээрээ шинэ үеийн шуурхчгүүд бүгд нээлттэй болж байгаа зөв мэдээлэлээр одоо хүүхдүүдэд хангаараа гэж та бүхнээс хэлхийг хүсэж байна. За ингээд хамгийн сүүлд нь хэлэх зүйл бол маш товчхон системийн сэтгэлгээ.
Өнөөдрийг хүртэл бид аналитик сэтгэлгээгээр ер нь явж ирсэн. Асуудлыг зандалдаг анализ гэдэг. Магадгүй өнөөдөр ингэж ярихаар та хүн за тэр дэдвцсэн хаана байгаа юм бол компьютераар хангаагүй байж цахим шилжилт хийдэг гэж ярьж одоо магадгүй ингэж задлаад ойлгож байж магадгүй. Хүссэн хүсээгүй 2030 онд өнөөдрийн нөхцөл байдал тийс өөр болсон байна. Бүх зүйл цоошин нөхцөл байдал цоошин орчно. 2030 онд магадгүй хамгийн эрэлттэй мэрэгжил хамгийн их эрэлттэй ур чадвар бол технологийн орчинд мэдээлэл харилцаа холбоо технологийн ур чадвар байхыг үгүйсгэх. Тийм учраас аль болох хэлж байгаа зүйл системээр нь томоор нь ингэж харж ажиллах нь их. Өөрөөр хэлбэл асуудлыг бүхлээр нь харж ингэж ажиллахыг биднээс шаардж байгаа. Өөрөөр хэлбэл манайхан том зургаар нь харахаа гэж ярьдаг. Учир шалтгааныг нь олж үр дагаврыг нь харах хэрэгтэй. Багш хүн бол системийн сэтгэлгээтэй байх хэрэгтэй шүү. Энэ ажилд чинь сайн нөлөө үзүүлнэ гэдгийг та бүхэндээ захиж хэлье. Ингээд боловсролын хөгжлийн төлөө, боловсролын шинжилгээний төлөө хүмүүр хичээж, зүтгэж, бие биенээ дэмжиж хамтарч ажиллахыг та бүхнээсээ уриалж байна. Анхаарлаа тусанд баярлалаа.